За дамжин сайдын хариултыг сонслоо л доо. Гэхдээ миний түрүүний хэлсэн нөгөө одоо өнөөдөр хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа энэ хуулиудыг одоо хуулиудыг бол орхиод дахиад нэг юм хууль гаргаад ирж байгаа нь өнөөдөр сонир сэтгэл төрүүлээд байгаа юм. Тэгэд сайлан бэлтгэр саван бэлт гэдэг үг бол яхахгүй зөв одоо Монгол ардын зөв зүрццүү гэдэг. Сав бэлдэж өгж байгаа нь бол сайшилтай. Савны цаана энэ одоо өнөөдөр импортлогч аж ахуйн нэгжүүд маш олон саад тотгор гадаад Оросын холбооны улсаас одоо хамааралтай бензин шатгууныг нийлүүлэлт тэр хадгалах, савсуулга бүх түгээлт борлуулалт жижиглэнгийн энэ олон зам саад тотгорыг давж явж иж өнөөдрийг хүрч байгаа шүү дээ. Гэтэл эргээд тэдний нөгөө айлд ороод авдрыг нуудлаад ёроолд нь За 1 минут батчимг шүү. төрөөс одоо бас аж ахуйн нэгжүүд хувийн хвшлийн байгууллагуудын зовлон одоо бас ойлгохгүй л байна л та. 11 сарын 25-ны өдөр оруулж ирж байгаа энэ хуулийн төслийг өнөөдөр одоо ингээд эдийн засгийн байнгаараа эхний чуулганаар хилцэх асуудал яригдсан. Ингээд хүч түрээд явж байгаа нь бол бас тийм их талархууштай зүйл гэж би харахгүй л байна. Яг үнэндээ тэр савыг нийлүүлэл за тэгээд тэрний цаана тэр босох хөрөнгө санхүүжилт асар том ажил процедур явуулсны дараа аж ахуйн нэгжүүд дээр ямар одоо үр дагавар сөрөг үр дагавар үүсхийг өнөөдөр дамжин сайд та төсөөлж сайн бодохгүй л байгаа. Бензин шатгууны хомсдол төр зүүр үүсэх энэ байдал дээр л өнөөдөр төр шууд хяналтаа тогтоох ийм маш хурдан арга хэмжээ авч яана л гэж харж байна. Тэрээс цааш үргэлжлэх тэр үр дагавар энэ ямыг бол бас сайн ойлгохгүй байна уу даа л гэж харж байна да.